хотын хөгжил. Тэгэхээр бид нар эх 20 жилд нийслэг авах гэж байгаа асуудалтай зөв занжин шугамыг одоо баталж их зөв байна гэсэн бодолтой байна. Тэр хамгийн наад захын жишээ одоо бид нар энэ Сөүл, Токио, Сингапур гэдэг энэ газаргүй хотуудын хөгжлийн чиг баримжаа ингээд барьж ажиллаад байгаа байхгүй. Ер нь сүүлийн хэдэн жил. Тэгэхээр Монгол улс чинь бас газар нөрхтэй улс энэ тэргүүлэх стратеги тодорхойлол яасан энэ дотроо. Нэг бараг 20-30 стратеги байна. Тэргүүлэх стратеги нь юу байх юм бэ? Миний бодлоор бол энэ дагуул хотуудыг тэргүүлэх стратеги болгоод эдийн засгийн соёлын шин төвтэй болмоор байгаа байхгүй. Тийшээ хүмүүсийг явуулмаар байгаа. Одоо жишээлбэл тэр одоо үүнээс хойш дахид тийм том гүүр барихаа болмоор байгаа. Тэр хөрөнгөөр дэд утсаа таммаар байна. Тэр дагуул хот руу ба. Энэ улс орныгоо энэ хотыгоо сайхан өргөжүүлээд тэнд хүмүүсийг амьдрах боломжийг хангаад тэндээ бүх амардаг эдийн засгийн асуудлыг шийддэг, банк санхүүдэг бүх асуудал нь тэндээ төвлөрдөг байх юм бол одоо нэг хотын дүүрэг бүгднгийн заавал чиглүүлэх гэж олон зам тавиад л байх шаардлага бол үндсэндээ байхгүй болох юм аа. Тэгэхээр энэ талаар одоо манай энэ эрдэмтэн гэдэг хүмүүс босруулсан л гин мэдээж одоо мундаг асуудал байгаа. Энэ талаар бодож байгаа юм байна уугүй юу? Тэгээ энэ олон стратегиас жоохон сөөлөөд тэргүүлэх ганц нэг стратеги тодорхойлоод тэрлөгөө бүх хүчээ тавиад явал эх 20 жилд одоо бидний дараачийн үеийнхэн нийслэл хотыг удирдахад хэрэг болох юм биш байгаа гэсэн одоо ийм зарчмын юм санал байгаамаа. Энэ дэр одоо хариулт хэлж өгөөч.